Баялаг бүтээгчдийн холбооны зүй ёсны үргэлжлэл жижиг дунд үйлдвэрлэгчдийн холбоо маань 10 жилийн ойгоо тун сайхан тэмцээд өнгөрүүлсэн. Бид нар өмнөх 10 жилд дотоодын үйлдвэрийг бэхжүүлэх чиглэлд анхаарсан бол эх 10 жилээ бид нар олон улсад гарах баялаг бүтээгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг экспортлох дээр илүү анхаарна гэдэг мэдээлэл хийсэн байгаа. Энэ утгаараа бид нэр одоо энэ мэдээлэл хийснээс хойш 7 хоногийн дотор бид нар Итали улсад ирээд Италийн жижиг дунд үйлдвэрлэгчдийн холбоотой хамтын ажиллагаа эхлүүлээд байна. Энэ утгаараа бид нар Италийн жижиг дунд үйлдвэрлэлийн холбоо гэдэг бол баялаг түүхтэй, 85 жилийн түүхтэй ийм том байгууллага байгаа. Энэ байгууллага нөр 700 гаруй гишүүдтэй. Түүнээсээ 300 гаруй мянган тун идэвхтэй ажилтдаг юм байна. Тэгэхээр манай тус талын хэлж байгаагаар манай Монгол улсын хувьд бол тийм онцгой тийм түүхийд бараа бүтээгдэхүүн байна. Энэ төв бараа бүтээгдэхүүн дээр Италийн техник технологиг ашиглаад хамтдаа дундаасаа дэлхийд гайхагдах брендийг бий болгоё. Аль талд нь байгаа ямар давуу тал байгаа тэргээ нийлүүлээд ийм сайхан бүтээгдэхүүнийг бий болгоё гэдгийг зорж байна. Энэ утгаараа бид нар дараагийн арга хэмжээнд Италид Монгол улсад Италийн жижиг дунд үйлдвэрлэгчид маань ирээд хамтран уулзалт хийх, бие биентэйгээ туршлага солилцох их мэд ажлуудыг хийхээр төлөвлөж байна.